Монгол гайхамшигтай орн. Монгол бол дэлхийн түүхийг бичлсэн нүүдэлчдийн болон суурин иргэншлийг хослуулсан орн. Монгол бол Орос хятад их гүрнүүдийн дунд орших энхийг эрхэмлэгч орн. Монгол бол түүхийн нухчаан дундаас тусгаар тогтносон ардчилсан улс. Монгол бол улс орон бүртээ харилцсан ашигтай худалдаа хамтын ажиллагаа тогтоон хөгжиж буй орн. Гайхамшигт их орныхон ирээдүй гэрэлтүүлж, үндэсний эвнэгдэл эрх ашигаа энэ тэргуунд тавьж, үнэт зүйл үзэл баримтлаар үлгэрлэн хүн нам улсын хурлын 2024 оны ээлжид сонгуульд бүрэн багаараа өрсөлдөж байна. Хүн нам бол 21-р зууны нам. 20-р зууны арга барилаар 21-р зууны нийгмийг өөрчлөхгүйг мэдэрсэн мэрэгжилтэн залуусын нэгдэл. Хүн нам бол бусад улс төрийн намуудаас үзэл баримтлал, үнэт зүйлсээр засаглах арга барилаар нийгэмд тулгамдж байгаа асуудалд хандах хандлагаараа ялгаатай нам. Хүн нам бол цаг тутам өөрсдийгөө боловсронгуй болгож нийгмээ өөрчлөгч шинэ үеийнхний нам. Хүн нам бол өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагаагаараа үлгэрлэж нийгэмд улс төрийн шин загвар тогтоон өөрчлөлт авчрах 21-р зууны нам. Хүн нам өөрчлөн цаг нь болсон. Энэ өдрийн мэнд хүргэе. За бид нар бол Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, Монгол бүх иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүртээмжтэй авах тал дээр нэлээд сайн боловсруулалт хийж, өнөөгийн эрүүл мэндийн салбар тулгамдж байгаа асуудлыг шийдэхийн тулд ер нь бол мөрөн хөтөлбөрт нэлээд наривчилсан асуудлуудыг тусгасан байгаа. Тэгээд бидний энэ тусгасан асуудлууд бол ерөнхийдөө 4 үндсэн багц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн эхнийх нь бол эрүүл мэндийн сайн засаглалыг сайжруулах, санхүүжилтийг оновчтой болгох чиглэлээр байна. За энэ дээр юу орох вэ гэхээр хамгийн түрүү эмнэлгийн тусламж шатлал бүр тийм ээ анхан шатлал дүүрэг нэгдсэн эмнэлгүүд, аймгийн эмнэлгүүд, за дараа нь лавлгаа шатлалын эмнэлгүүд, төрөлцсөн нарийн мэрэгжлийн хавдар, халдварт гэх мэт те эмнэлгүүд болгонд платформыг нэвтрүүлнэ. Энэ нь яагаад гэж байгаа юм бэ гэхээр эмчилгээ онцлогоог Монгол хүн Монгол орныхоо өнцөг булан бүрт хаач амьдарч ирсэн гэсэн эмчилгээ онцлогоог маш өндөр баталгаатай, найдвартай төвшөнд хүртээмжтэй авах тухай ийм хөтөлбөр байгаа. Энэ санхүүжил, түүний оновчтой байдал, сайн засаглалын хүрээнд бас нэг зайлшгүй шаардлагатай ажил бол эрүүл мэндийн ажилтнууд, эмч, сувилагч, аасрагч, эм зүйчтэй бүх эрүүл мэндийн мэрэгчлэтнүүдийн эрх зүйн байдлын тухай хууль манад байдгүй. Тэгэхээр тэр хуулийг батлуулна. Яагаад гэж байгаа юм гэхээр эдгээр ажилчдын маань цалин урамшуулал ер нь нийгмийн бусад мэрэгчлүүдээс маш бага байдаг. Ачаалал нь маш өндөр. Энийг бол тодорхой тоон мэдээллүүдэд анализ хийгээд тогтоож гаргасан тоо байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн ажилтны цалин үлсийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах чиглэлийн ажлууд бол энд тусгагдж байгаа. Манай Монгол улсад бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлэх гэж байна. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжлийн тогтолцоогоор баруун бүсийн эрүүл мэндийн эмчилгээ онцлогооны төв төвийн бүсийн, хангаан бүсийн гэх мэт бүсчилсэн байдлаар бол эрүүл мэндийн тусламжийг хүн амд ойртуулах нь маш чухал болоод байгаа. Яг тэгвэл Монгол улс чинь говийн бүсийн хүмүүсийн зовлон тохиолдох хөгжлөл, хангаан бүсийн хүмүүс зовлон тохиолдох хөгжлөл нэлээд ялгаатай байгаа. Тэгэхээр яг тэрэнд нь тохирсон хангаан 5 аймаг гэхэд тийм ээ, баруун аймгийн 5 аймаг гэхэд зовлон тохиолдоод байгаа ямар хөгжлөлүүд вэ? Тэгэхээр Улаанбаатар хотод амьсгалын замын хөгжлөл тий харшлын хөгжлөлүүд маш их байдаг. Гэх мэтчлэн аль бүсэд ямар хөгжлөлт авамгайлж байгаа тэрэнд нь өндөр технологиг яаж оруулах юм? Ямар өндөр технологийн онцлогоо хийх гэдэг чиглэл рүү бас энэ хөтөлбөр явна. За дараа нь анхан шатлалын эмнэлгүүдийн өрхийн эмнэлгүүд, баг сумын эмнэлгүүд маш их ачаалалтай. Ялангуяа орон нутагт баг сумын эмнэлгийн тусламжийг хүргэхэд маш их
цаг хугацаа алдах явдал их байдаг. Энийг бууруулахын тулд одоо энэ эрүүл мэндийн одоо бүсчилсэн хөтөлбөрийг энэ чиглэлд их явуулнаад одоо өвчтөн тээвэрлэхээс ахуулаад өвчтөн эмнэлэг шилжүүлэх гэх мэт асуудлууд за энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шийдэгдээд явна. За хоёрдугаар цагц хөтөлбөрийн хүрээнд бол бодлогын шинжилэлүүд орж байгаа. За манай эрүүл мэндийн салбарт бол ерөнхийдөө 20 гаруй хууль 100 гаруй одоо процессын стандарт дүрм журмууд болоод одоо бүтээгдэхүүний стандартууд одоо эмийн стандартууд гэдэг 3-400 стандарт байна. Энэ болгоныг одоо цогцоор нь хооронд нь уялдуулж бодлогын шинжилгээг хийх хэрэгтэй байгаа. Тэгээд эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого гэж би 2018 онд шинжилэн батлагдсан. За одоо нөгөө хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөлийн хэлбэр бүтэц өөрчлөгдөж байна энтэй холбоотойгоор энэ эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод дорвитой, тодорхой, оновчтой шийдлүүдийг оруулж болж байгаа. Эрүүл Монгол хүмүүдэг хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Энэ бол маш сайн хөтөлбөр. Нэлийн үр дүнтэй явж байгаа. Тэгэхээр бид нар бас энэ ерөнхийлөгч санаачилж байгаа ажлуудыг ч гэсэн дэмжихийн хүрээнд бол өөрсдийнхөө хөтөлбөрт энэ чиглэлийн дор 3 одоо цогц хөтөлбөрийг оруулсан байна. Тэрний юу вэ гэхээр нэгдүгээрт нь эрүүл аж төрхөнд цогц хөтөлбөр гэж байгаа. За эрүүл аж төрхөн хөтөлбөр дотроо хүүхэд нялхаас ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарах тухай энэ хөтөлбөр байна. За дараа нь эрүүл мэндийн эрхэм баян гэдэг хоёр дахь хөтөлбөр байна. За энэ нь болохоор эрүүл мэндийн эрхэм баян хөтөлбөрөөр бол ерөнхийдөө сэтгэл эрүүл Монгол хүнийг бий болгон өнөөдрийн бидний одоо удаа төвчрэл нийгмийн бохимдол одоо бага насны ч юм уу эмэгтэйчүүдийн одоо дарамтууд нийгмийн дээрлэлт үе тэнгийнхний үл ойлголцол ч юм уу ийм асуудлууд маш их яригддаг. Гэтэ энэ дээр яг төрийн бодлогоор нь одоо чиглүүлээд ямар чиглэлээр явбал эдгээр одоо асуудал хүндрэлийг одоо даван тулах гарц шийдлийг гаргаж тавьсан хөтөлбөр байна. За дараагийн нэг хөтөлбөр бол одоо бид нар лавлгаа шатлалын тусламжийг авна гэл За 3 дугаар эмнэлэг, 1-р эмнэлэг 2-3 сараар очор дугаар бичүүлээд чирэгдэл үүсгэл хөдөөний хүмүүс маань зардал мөнгө гаргаад ирээл эмнэлгийн тусламжийг авахд маш их одоо танд хүн байна уу, арын хаалга байна уу, хилээд өгөөч, яриад өгөөч гэдэг асуудлууд байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд ерөөсөө энэ эмнэлгийн тусламжийн ачаалал дээр шууд тоон хэмжээг түүн дээр үндэслэгдсэн одоо дорвитой одоо бодлогыг явуулж төлөвлөгөөтэйгээр шийднэ. Тэгэхээр лавлгаа шатлал нөгөө 13 дугаар маягтай бариад хэд явах уу энэ бүхэнд цахим болно. За дараа нь бид нар ингээд нилээ ингээ орхигдоод байдаг зүйл бас энэ хөтөлбөрийн хэсэгт орж байгаа. Тэрний юу вэ гэхээр одоо гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны эмчилгээ одоо бид нар биологийн бүтээгдэхүүн гэж ярьдаг. Инээс гадна хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд ямар ч хяналтгүйгээр ер нь хүмүүс өөрсдөө авчраад л бие биендээ сошиалор одоо сурталчлаад зараад борлуулад байгаа нь одоо маш буруу зүйлээ. Энэ дээр нэлээд олон одоо шинжлэх ухааны судалгаанууд явагддаг хэдий ч тэрийг нэг жирийн ард иргэд маань мэдэхгүй мэдээж хүн гоо сайхан залуу насаа уртасгах айлуулах амьдралын чанартай ах үүднээс одоо тэр эмчилгээг авах нь бол эрхийн асуудал хүний. Тэгвэл бол тэрийг хэрхэн зүй зохистой байлгах вэ гэдэг тал дээр нэлээд одоо тодорхой асуудлуудыг шийдэхээр оруулсан байгаа. 3 дахь одоо цогц бодлого руу орж байгаа юм. За энэ нь юу гэхээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоо. Энийг бол шинжлэхгүй бол ерөөсөө болохгүй. Яагаад гэвэл Монгол улсад бол сайн дурын одоо хамтын одоо даатгалын тогтолцоо үйлчилдэг. Тэгэд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо олон улсад бол ер нь дэлхийн олон оронд даатгал эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын тогтолцоо нь хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Одоо яг даатгуулагчтай хүрч очдог
үйлчилгээ тийм ээ. Тэгэхээр манайд бол айгүй олон шат дамжлагтай байна нэгдүгээр. Хоёрдугаарт эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг эрүүл мэндийн яамныхаа харьяанд энэ бол маш одоо зохимжгүй тийм хэлбэрээ. Энэ бол бие даасан хараа тус шийдвэр гаргадаг байжээч тэр лабораторийн одоо үнэтэй онцлогоо эмчилгээ ямар хувь хэмжээгээр хөнгөлөгдөх вэ гэдэг асуудлыг эмч, эдийн засагч, эмийн эдийн засагч гэд олон мэрэгчлэнүүд хамтарч хийж явах хэрэгтэй. Эрүүл мэндийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг үзүүлэхийг одоо төрөөс дэмжинэ гэд нэлээ их нааштай зүйлүүд маш их орж байгаа. Гэхдээ одоо бол бас хангалттай биш байгаа. Тэгэд ингийн тулд бас өөрсдийн эмч мэрэгчлэтнүүдэд тасралтгүй сургах, гадаадын өндөр технологи Монголд нутагшуулах чиглэлд нь маш их сургаж мэрэгшүүлэх хэрэгтэй байгаа. Хамгийн сүүлийн одоо 4-р нэг том цогц бодлогын асуудал бол эмзэн салбарт чиглэж байгаа. Эмзэн тусламж үйлчилгээ рүү. За энийг одоо би өөрөө эмзүүч хүний хувьд эмзэн салбарт 30 гаруй жил эмзэн мэрэгчлэлтний бэлтгэхтэй боловсруул эрүүл мэнд салбарт ажилласан. Дээрээс нь одоо эрүүл мэндийн салбарт одоо хэрэгждэг хууль эрх зүйн баримт бичгүүд, дүрм журам стандартыг боловсруулахад тогтмол оролцож явдаг хүний хувьд бол энэ дээр маш их санаа зовж байгаа. Одоо эмийн сонсголт дээр ч гэсэн бид нар одоо хамтарч ажиллахаар маш их хүлээлттэй байсан. За энэ хүлээлтүүдэд бол зарим талаараа хүрээгүй, зарим асуудлыг дэвшүүлэн тавьсан боловч гарц шийдэл нь тодорхойгүй өнгөрсөн. Энийн нэг хэсэг нь бол эмийн чанар аюулгүй байдлын асуудал байгаа. Бүгдээрээ манай ард түмэн маань сонсгол хийснээрээ мэдих эрхийнхаа хүрээнд зарим зүйлийг мэдэж авсан. Тэгвэл бол эмийн чанарыг хангахад одоо ер нь Монгол улсад стандарт. Энэ стандартыг бол Монгол улсын эмзэн байгууллагууд, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан бол олон улсын төвшөнд хүртэл сайн хэрэгжүүлж чаддаг. Уг нь бол тэгтээ тэр хэрэгжилтийг хяндаг тогтолцоо нь маш сул болсон байна. Тэгэхээр энэ стандартын хэрэгжилт яг ном журмын дагуу явж гинүү үгүй юу гэдэгт хяндаг тогтолцоо бүрдүүлэх энэ чанар аюул. Дээрээс нь лабораторийг бол сонсголоор маш сайн ярьсан. Лабораторид юу хэрэгтэй вэ? Санхүүжилт, хүний нөөцтэй тоног төхөөрөмжийг нэлээд сайн ярьсан байгаа. Эмийн чанарыг сайжруулах, эмийн үнийг бууруулах дараагийн нэг гол асуудал бол ерөөсөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжих. Үндэсний үйлдвэрлэл манайх бол олон улсын стандартыг хангацсан 10-аад одоо үйлдвэрүүдээ тэд нартай шинэ технологиг нутагшуулаад одоо гадаадаас ч одоо 200-300 долларын евроор авдаг эмүүдэн Монголд үйлдвэрлэх юм бол шууд 30-40% нь буурна. Тэгэхээр энэ 10 байвал дээрээс нь татварын хөнгөлөлт үзүүлэх. Яг одоо энэ салбар хамгийн анх эрүүл мэндийн салбараас 100% хувьчлагдсан. Тэгэл ерөөсөө хувийн салбар дээр бүх эрүүл мэндийн одоо эмнэлгийн тусламжийн байгууллагууд эмнэлгийн хэрэгсэл одоо зөв тариур эм бүгдийг нь авдаг. Тэгээд одоо бол эмийн хувь сайхан батлаглаа. Тэгтэл одоо ингээд эмийн салбараа бараг одоо зайлшгүй шаардлагатай эмийнхаа 30-35% ер нь бол төр эм оруулж ирэх. Эмийн бизнестэй утгалтах нэг иймэрхүү юмнууд ороод байгаа. Тийм учраас бид нар энэ дээр маш анхаарч энэ одоо бодлогын шинжилэл дээр яавал Монгол одоо эмзэн тусламж үйлчилгээ авахтаа өндөр чанартай боломжийн үнэтэй эмээр улсын улсын стандартын шаардлага хангасан эмээр одоо хэрвээ нэгэн төвчөнд туссан бол эмчлэх вэ гэдэгт энэ одоо 4-р чиглэлийг бодлого маань чиглэж явж байгаа гэсэн үг. Хүн нам өөрчлөн цаг нь болсон.